Хай, шинэ влогоор олцгааж байна. Тэгээд би танартай гоё юм харуулъя. Тараа! Ийм шинэ гэрэл IKEA-гаас авсан байгаа. Тэгээд энэ нөгөө нэг лампын болохоор би яг ийм ламп биш, одоо ийм өнгөтэй биш, арай өөр өнгийн ламп захиалсан арайхандаа ирээгүй байна. Тэр нь болохоор ингээд утастайгаа холбоод утаснаас өдөртөө тэгээд энэ гэрлийнхаа ингээд өнгийг сонгож олно. Тэгээд бүдэгт ходын сонгож ингэж ихсэж багсгаж болдог. Аюу гоё тийм ламп захиалсан байгаа. Энд ингээд нөгөө миний онлайн шопинг бараанууд байна. Тэгээд энэ донд манай гэрийн нэг зүйл нь бол ийм хевсэнцэр захиалсан байгаа. Манай хуучин хевс ийм муухай болсон. Яг сүүлийн нэлээд хит тоног угаагүй л дээ. Угаасаа солих жаагаа мэдчихэж байгаа болохоор тэгээд энэ нөгөө иймэрхүү толбнууд нь энэ бол саяны шинэ толб байна. Энэ болохоор нэлээд удцсан толб ерөөс ингэ арилахгүй нөгөө нэг ингээд хевсэн дээр сууж захтаа чихэр шихлаа дундаа мундаа энэ төр ухаараа энэ дээр ингэж хасгаад зайрмаг маяр мэдчихэж байгаа. Тэгээд тэр толб нь ингэ арилахгүй ингэ хит хитэн юм хуучирсан толбтой. Энэ нөгөө манада юу гэдэг вэ? Уул нэг цагаан өнгийн яг энэ тавир байдаг. Гэхдээ шилэн энэ болохоор юм төмөр тавир байхгүй. Тэгээд яагаад солиж байгаа вэ? Тэр шилэг манахаас аваад одоо дүүртэх жилээ болж байгаа юм байна. Тэгээд гоог хүрсний дараа бас авчихсан. Тэгэнгүүт тэр болохоор гоог ингээд ном аягүй ихсээд байгаа байхгүй. Тэн дээр тавих юм аягүй ихсээд. Тэгэнгүүт нөгөө ийм энэ болохоор хаалгатай. Тэр дагуур маань хаалгахгүй. Тэгэхээр хүүхдүүд шаардаж харагдаад байгаа учраас албаар ингээд энийг ингээ хаалхтаа загварыг авъя гэд энийг захиалсан байгаа. За тавир маань угсрагтаад нэг иймэрхүү болсон байна. Тэгээд манай н орны хажуудлахыг бодвол бүр нөгөө хамаагүй урт өргөн өндөр юм байна. Тэгээд ингээд уртаа юм юутай болохоор надаа энэ амар таалагдсан. Дотор нь ингээд арцаасан их юм хийвэл тэр нь ингээд харагдахгүй амар цэвэрхэн санагтаад. Энийг би бүр 100 байнуудаа хаварч байгаа нөгөө нэг Instagram дээрээс харж исэн IKEA нэг ийм шинэ гэрэл гаргаад тэгээд хүмүүс амар их ингээд гэртээ амар гоё нэг авч байгаа бичлэгүүд зөндөө хүзээ. Тэгээ би бол энэ гэрлийг авахтаа IKEA-гаас авах гээд утсан чинь байхгүйсэн. Тэр ийм шилийн юм байна. Тэгээ энэ болохоор яг IKEA-гийн хол биш. Зүр өөр брендийн. Тэгээ би Power авах гэж утсан тийм шилийн юм байна. Тэгээ дундаа юм гоё сэлэг үүтэй юм гэвэл энэ тооч юм шиг байлээ. Тамаас гоётой өглөөний хол идэж байна. Өнөөдөр тэгээ одоо стил ингээд миний нойр хүрсэн хിവэр байна. Яагаад гэвэл өчигдөр би ерөөсө 2 цаг утсан байхгүй юу. Тэгээд амар нойр үрээд өнөөдөр би 11 хүртэл унцсан юм. Миний нойр ерөөсө хараагүйс ирсэн. Тэгээ хараагүй. Амаа бос гэж өсч юм гээ. Тэгээд надад бүр ингээд өглөөний хоол ямар ч юу байхгүй, тэгээд өсөл байхгүй, өчүүч байхгүй, онгод байхгүй, тэгээд Starbucks-аас жоо сэргэх юм бол Starbucks-аас кофе захиалгаа гоод юм сэндвич өөртөө бас юм өмөгтэй юм сэндвич. Энэ аяга гоё юм байна. Хөвтцэн юм уу энэ дээр юм хүн тавих жоохон арай өндөр ч юм шиг нэг тийм мэдрэмж түрүү байна л да. Энийг зүгээр төрхөндөө яг хүчтэй ажиллалтанд тавиад гацуур шинжил дуусаад он гарсны дараа гацуураа хураахаар гацуур одоо засаж байгаа байршил тавиулаад ерөнхийдөө чүү болох юм байна гэж бодлоо. Тоглоомуудыг болохоор бүгдийг энэ доор хийх гэж байгаа. Тэгээ нугасаа хэмжээ нь бүр айгүй том болохоор бүгд баг орчин. Тэгээд жижиг сажиг нөгөө бүр жижигхэн тоглоомуудын энэ хайрцаг дотор одоо машин гэх мэт юм жижигхэн тоглоомын энэ ингээ хоёр хайрцаг байгаа. Хоёр хайрцагт хийгээд энэ дээдл жоохон зайлт энд ингэж тавья гэж бодож байна.
дотор гараад ирчих. Батцсан байсан. Бид тэнцээ Итеваны та нэг бааранд орчуулж зогсож байна. On the basement, hold up, popping, never again, hell up, popping. Ай. Яа өчтөр өстэй. Өчтөр болчихсон уу? Өчтөр нөгөө орой найзуудтайгаа шоутгаар найзтайгаа гараад тэгээд би анхудаа бүр тэгж амар ингэж олон цаг шоудж үзлээ. Тэр орой би гэрээс 9:30 хот гараад тэгээд маргааш өдрийнх нь нэг өнгөрч гэртээ ирсэн. Яг өглөө 7 хүртэл Итэвэнд Солонгосын Итэвэнд гэдэг нь Солонгосын ер нь бол хүүхдийн 100 гэсэн үг. Гэтэ хамаагүй хэд дахин том тийм шоу зингэний ерөөдөө нэг жоохон баг дүүрэг маягийн гэх юм уу. Тэгээд тэмцэнэ баг 7 цаг хүртэл байж байгаа. Тэндээсээ шууд найзах руугаа яваад тэмцэнээсээ 10-11 гэж гараад наашаа гэртээ ирэх сэртэл нэг цаг болсон. Тэгээ би гэртээ орж ирээ хоолоо идээд шууд 2 өнгөрч явахад унтаад тэр чигтээ унцаар агаад өнөөдөр өглөөний 8 өнгөрч яваад сэрлээ. Тэгэхээр бараг 18 цаг унтсан юм уу. За тэр яг тэр өглөөс ирээд ажлуудаа хийчээд карго орж онлайн шопингийн бараануудыг каргонд өгсөйсэн. Карго орж каргонд бараагаа өгчөөд өглөө ирж сэрж бас жоохон каргоныхон шин төрөл ирсэн бараагаа рилээ Instagram хаягтаа оруулчаад хасаа орж ирчээд жоохон гэртээ цэвэрлэгээ хийчээд байж гин. Тэгээд нэг ийм гэрэл захиалсан байсан. Ийм гэрэл ийм аппликейшнтэй. Тэгээ аппликейшнаас суулгаад тэндээсээ утсан дээрээсээ удирдаад гэрлэлийнхаа өнгүүдийн солих боломжтой янз бүрийн өнгөөр одоо асаах боломжтой. Тусгал нь бүр амар гоё тод юм байна. Ингээд нөгөө нэг айгаа их зайг хамарч ингэж гэрэлтүүлэх. Тохирооны нэг юм болов. Сая яасан бэ гэхдээ ярьчлаа. За тэгээд одоо утсан дээрээсээ энэ аппликейшнийг суулгаад та нартай харуулъя. Нэг хардаа сайн нөгөө аппликейшнийг суулгаад тэгээд ингээ холбочлоо. Тэгээд ингээ утаснасаа унтрааж асааж болно. Дээрээс нь утаснасаа ингээд бүр бүх хүн гэдэг юм байна тохиргоо. Тэгээд бүх хүн ингээд сонгочж болно. Айгуу гоё юм байна. Одоо говь цэцэрлэгээс нь авахаар гараад явж байна. Говь цэцэрлэгээс нь авчаад битээ хөдөлж байна. 와. 근데 잔문으로 이렇게 뭐가 뷰가 있으니까 너무 네 맞아요. 안녕하세요. 바로 가인데. 하이. 오늘도 만화 компани нөгөө офис нүүж байгаа байхгүй юу? Тэгээд яг айгүй ойрхон хуучин офисынхаа яг алхаад нэг 3-4 минутын зайтай шинэ барилга руу нүүсэн байгаа. Тэгээд ингээд энэ нойлт нь ингээд селфи хийх юм бол бас гоё юм байна. Ийм шинэ нойл болохоор айгүй гоё цэвэрхэн. Тэгээд ер нь хэзээ дуусах мэдэхгүй амар их юм байгаа болохоор зэрэг одоогоор миний ажлын ширээ юм хүмүүс орж ирээгүй байна.
Тэгээ ажлын ширээ маань ороод ирвэл ширээгээ бас янзлна. Амар таалагдчих юм л гараа амар гоё том цонхтой цонхоор гоё харангаа ажиллаа хийн. Тэгээ өдөр миний хувцлал нэг иймэрхүү ийм носон цамцаа өмссөн гадаа хүчтөрөөс эхлээд бүр амар гутан болсон болохоор ийм носон цамц өмсөөд тэгээ дотоороо жоохон ийм топ өмссөн байгаа. Тэгээд джинс 목에만큼만 뜯어야겠다. 그죠? 섞어서 뺐지. 여기 위에다 дууссан гоо хэсэр агаад гарч ирлээ. Тэгээд өнөөдөр нөгөө яхаргууд гоог би авах ёстой учраас тэгээ манай ажлынхан хөрхий тэгээд үлдлээ. Энэ байрлаа. Тэгээ 20 давхарт болохоор аюу гоё харагдчихлээ дээрээс. Өглөө ирвэл гоё ихтэрвэл нар мандж байгаа наран тэр аюу гоё цохор харагдах шинжтэй. 눈잡아. 안녕. 오케이. Би нөө өглөө гэрээсээ нөө харааны шилээ, холын харааны шилээ авч гарсан байхгүй. Тэгээ нөө харахгүй болчоор би ч нөө жоохон хараа муутай, миний холын хараа муу болохоор нөө сайн юм харахгүй. Яг гоо зүгээр харахаар харж байгаа. Тэгээ жоохон төвөгтэй байгаа болохоор яг машинд нэг шилээ байнга байлгах чи гэж удаад өглөө яа харахгүй зүүж гарсан. Мадда. Тэгсэн чинь харин би машинд үлдэхэ мартаад гоогийн цүнхэн дотор хийсэн байснаа сая саналаа. 안녕. 여기 있었네. 출발합시다. 집에 갑시다. Яа, ингээс нэг гэртээ ирэхгүй. Ингээд энэ сайн нуур дээр дэлгүүр орох гээд гоод юм авч өгөх гээд тэгсэн чинь ингээд яг дэлгүүрийн гадаа 3 хүн тамигтчих байгаа байхгүй нэг эмэгтэй нэг 2 залуу тэгээ гоо ингээд хүүхдээ чинь харангуутаа шууд ингээд амар ингээд холдоод тэгээ эднийхний нэг жоохон тиймэрхүү бас ингээд хандлага нь айгүй гоё ингээд гудман хүн алхаж байхдаа тамхи энэ төр татаад байдгүй. Би солонгос байдаг таадтай юм зааж өгье. Энэ ингээд зурагтан дээрээ Go Plus гээд эсвэл Ori гээд ингээд энэ Монгол юм юг цуг гардаг ингээд юм аппликейшнуд байдаг штэ. Тэгээ манад Go Plus байдаг, Ori байдаг. Тэгээд суулгаад тэгээ энэ жана бүртгүүлээд тэгээд ингээд орч үзэж болдог. Ингээд суугаа нөхөд үзэж болдог. Одоо энэ жишээл ингээд Централ ТV дээр би ингээд UB comedy дайралцсан нөхөж үзэж байна. Тэг ингээ яг Монголд байгаа юм шиг ингээ суугаа үзэж болтой шүү зурагтан дээрээ. Одоо гацуураа засах гэж байна. Солонгос өчигдрөөс эхлээд аяг өдөртсөн. Ер нь одоо яг удахгүй засч орч магадгүй. Багт болохоор 2 м 10 өндөртэй. Тэгээд амар саглагаар одоо мөчрүүд нь бүр ингээд амар их ингэж саглаад байдаг. Энийг ингээд салах гэд маш их цаг ордог. Хамгийн их цаг ордог нь нөгөө гэрлийн ингэж үлгөхт бүр их цаг ордог. Гацуурныхаа дөнгөж хамгийн доотлын хоёрыг нэг л зөвхөн арцаалгалаа дээшээгаа ингээд үнэхээр амцсангүй бүтэн 1 цагийн турш зөвхөн 1 2 гээд энэ хоёрыг нэг л арцаалгалаа. Тэг үлдсэний маргааш орой ажиллаад харж ирээд янзлий өглөөний мэнд би нөгөө нэг ер нь ингээд анзаарвал энэ брендд амар дуртай болсныг та мэдчихэж байгаа байх. Одоо миний ингээд өмссөн подолох бас эднийх. Тэгээ энэ ингээд ийм логотой. Тэгээ энэ өмссөн өмд маань бас эднийх. Энэ өмд болохоор бас амар гоё тухтай. Тэгээ гоё ийм тайлмалтай гоё гизтэй охтууд бол энийг ингээд доош нь нуглаад ингээд бас ташаан дээр авчиж өмсч болдог. Тэгээ бүгдээрээ хамтдаа миний шинээр эднийхээс хэлсэн зүйлийг дадлж үзье. Вау! Яг миний хүсчихсэн өнгө материал. Nice. Надад ерөөсөө ийм яг ийм өнгөтэй ийм задгаа ингэртэй ерөөсөө цамц байдаггүй байхгүй юу? Тэгээ энэ болохоор сая өвлийн шин загвар байгаа. Намрынхын жилүү, өвлийнхэн жилүү. Намрынх байхдаа бодвол одоо л дөнгөж яг намар болж болохоор солонгост.
Яг гоё тийм хитрхээ сул биш, хитрхээ бариу биш. Дагуураа энэ нөгөө нэг сахиун өмдөмсчлөө. Хар ингээд цагаан өнгөтэй илүү гоё цогцох юм шиг санагдаад ингээд өмсчлөө. Хялгааны хардаа ингэж өмсч болт юм байна. Ингээд ингүүл баг илүү гоё загварлаг харагдчихээн. Тэгээд энэ зүйлдэг болохоор би Монголоос захиалж авсан. За гарахад бэлэн боллоо. Гадуураа энэ нөгөө бор өнгийн сахиа өмсчлөө. Энэ сахиг баг үлээ жил гарны өмнө жилийн 100 авч исэн. Монголд өмсгөөд Монголд даарад тэгээд Солонгосоос захиж авч исэн. Тэгээд энэ цүнхийг үрчлээ. Иймэрхүү. Тэн ингээд юучлаа. Энэ ингээд хөдөлгөөнд орсон байсан чинь доторх ингээд хаална ингээд унчлаа. Тэг гол нь ингээ унгаад авахгүй бол ингээ бусад юу руугаа ороод бүр ингээд амар сайн муухай болгоцсон байсан байна. Сая нөгөө андуураад метроны болтор буцаа хуучин офс руугаа яг явах гэж байна. Юуны ажлын доор нэг Starbucks байхад тал байд юм байна. Тэг бүгдээрээ энэ Starbucks л орж үзье. Орлоо. Ажил руу орж дутуу юм одоо янзлыг компьютер энэ төр залгаагүй байгаа. Зураа заш дуусглаа. Тэгээ буудангаа ингээд тавьсан. Зурагтаа тэнд тавьчлаа. Энэ гэрлэг буудангийн хажууд ингээд тавьсан. Бас энийгаа ингээд тогтооцсон. Тэгээ яаж тогтоосон бэ гэвэл энэ бол 2 стикер хамт ирсэн. Тэгээ ийм зүүгээр ингээд тогтоочлоо. Айгу гоё тогтчлоо. За одоо энэ джессүүдээ бүгдийг хиндүүдэж талтайчвал миний ажил ингээд дууслаа.